Улаанбаатар хот руу орж чадахгүй гацсан хоёр иргэний гомдол мэдээллийн дагуу маа сурвалжлах баг тэрэлжэд ирсэн байна. За тус иргэдийн хувьд тэгэхээр 14 хоног хонсон тул Улаанбаатар хот руу оруулж өгөхийг хүслээ. За бид мэдээллийг газар дээрээс нь шууд дамжуулан хүргэж байна. Тэрэлж рүү хамт агаар салхинд гарыг гээд нэг хоёр охинтой хэд хоногийн өмнө танилцсан. Тэгэл өстой хэдүүлээ залуу хүмүүс амралтан дээрэл өстой хамтдаа жаргын хайр хийгээл тэгсэн чи байхгүй. Бид хоёр эхнийхээ өдөр туршлага дутаад тасарч унаад тэгсэн чи нөгөө хоёр охин чинь тасарсны араас бид хоёрын хамаг утас шөрмөс мөнгө төгрөг бүх юмыг аваад ингээд маргааш өглөөс ирсэн чи байхгүй. Алга болсон байгаа байхгүй. Тэгээ бид хоёр өстой яахаа мэдгүй нөгөө амралтынхаа газрын өрөнд ороод тэр газараасаа зүхтаагаад энэ тэрэлжээ уулгаад ой мод хээр талд ингэж хонж үнж хэд хоногийн өнгөрөөд өчигдрөөс харин нэг юм малын сараа олоод энэ хашаан дотор л одоо ингээд амьдрал байж байна. Эсвэл үнэхээр нэр Монгол хүний сэтгэл гэж яасан муухай болсон. Хоёр таяр хэдий одоо эмэгтэй хүн ч гэсэн те эр хүний замын үзэн урт гэж ингэж бас болохгүй шүү дээ. Бид хоёр энэ хээр талд чи үс чарангатаад ингээд өгцөн болвол яах вэ? Эсвэл азар нэрэ манай найз дэлгүүрээс нэг хэдэн бэлэн хоол авцсан байсан тул та тэрийг идэж одоо өнөөдрийг хүртэл бид хоёр ингээд энэ хоёр тухалтайгаа хамт ингээд тусдаа гарчаад байж байна. Хоёр охин баарнаас чихсэн биш. Одоо ингээд хоёр туглын баас цэвэрлээл ингээл байж байна. Ой бэкэ гараад ир. Одоо тэгээ хамгийн гол нь бид хоёр Улаанбаатар хот руу яг ингээд орёгээд очихоор бид хоёрыг өөдөөс оруулахгүй байгаа. Чи чимээгүй байж та. Хот руу оруулахгүй Улаанбаатар хотыг чи айгүй олон хуваагаад тэгээ ингээд тэрэлжих бол тэндээ налахыг бол наанаа багнуурах бол балаа минь байдагтай бай гэж ерөөсөө ингээд бид хоёрыг хил хулгаагаар давах чинь хил зөрчигчд гэдэг ингээд ерөөсөө оруулахгүй байгаа. Тэгээ одоо ингээд нэг азтай бас нэг юм болсон ч гэх юм уу. Энэ маанайзын идээд байгаа гоймонго утас шүрмсээ алдахаас өмнө тэр уцаараа Woobox гэдэг ингээд аппликейшн бүртгүүлсэн юм байна. Тэгсэн чинь энэ гоймон урамшуул худалдаа зарлцсан хамгийн супер шагналын төр Япон явах ихийг энд хожицсон гөлөг ганцаараа. Тэгээ одоо сүүлийнхаа тэр эцэг гоймгуудыг ингээ бүгдийг нь бас бүртгүүлээд ингээ хамт малын сараанд хамтдаа байж ингээ хамт явж болно шүү дээ бас. Одоо тэгээд шүрмс байхгүй шүү дээ. Тэгээд дараачихын тэр дахиад нэг хүн шалгаруулна гэхээр тэрэнд чи шалгараад явж болно шүү дээ бас. Тэг яаж наа чи ямар хот орохгүй бол яаж шалгардыг. За тэрийг нь тэгээд өөр ингээ азтай хүн хожиг гэж бодоход би бол ингээл зүгээр одоо Улаанбаатар хот руугаа л би зүгээр ингээд явчмаар байна. Би одоо энэ хээр тал газар нэрээс хүний хүнчээс ойрын хүнчээс ингээд хавируулаад л ингээд аюу хэцүү байгаа байхгүй. Энийний бол Японы визэнд гарцсан. Би бол одоо Улаанбаатарын визийг л намайг одоо гаргаад өгч өжөө гэж та бүхнээсээ одоо ингээд чин сэтгэлээсээ хүсэж байна би. Ямаар байна би энэ малын сараанаас. Ийм дүлэгч та бүхний хотоос зайд агаар салхинд гарах гэж байгаа бол сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хачирхалтай нь энэхүү хоёр иргэнд тохиолдсон шиг үйл явдал Казахстан улсад мөн гарсан байна. Бері із-түссіз жоғалып кеткен азамат Малғорадан табылды. Звонда тауып кеп тұрған адрес ше. Бірақ сол тауып алғандарға қайта ше. Бека, давай, Бека.